Ховд аймагт урийнхаа дөрүүдэд загчин мянгад өвөлд торгууд халах казак зэрэг 13 угсаатан аж төрж байна. Эдгээр угсаатны аж байдал, өв уламжлал, хил аялгау, соёлын ёс заншил, сэтгэлгээ давтагдашгүй өөрөөр өнгө төрхтэй. Иймээс эхлэний өдрийг тохиолдуулан олон угсаатны бүлгүүдийн хил аялгау, аман зохиол, уран зохиолын төрөл зүйлийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, гоц авьяасныг тодруулан алдаршуулах, соёлын өвийн санд хадгалан хамгаалах зорилгоор Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, боловсрол соёл урлагийн газар, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран ардын бэлэг зүйн аман зохиолын уралдааныг энэ оны 9-р сарын 24-өөс 28-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа. Энэ наадмыг зохион байгуулах анхны санаа бол энэ аймгийн иргэдийн хурлын дарга нарийн бичгийн дарга хоёр бол сенатор Жавиат тавуулзаад нэг юм санаа байна гэсэн санааг бол хэлсэн байхгүй. Тэгээд энэ чинь одоо ерөөс энэ наадмыг явуулах зүйл юм байна. Энэ манай энэ ам бэлэг зүүн сайхан давтагдшгүй сайхан арга бэлэгтэнгүүд маань одоо ингээд бас нэг хосрогдоод ингээд одоо байгаа учраас энийг явуулах зүйтэй гэдэг шийдэл төрөөд тэгээд энэ наадмыг зохион байгуулахаар бид нэр өдөртөмж гаргаж бүх сумууд сургууль соёлын бүхэл одоо байгууллагууд насны хязгаар байхгүйгээр ингэж явахаар ингэж шийдвэр гарсан юм байна. Тэгээд дэлхийн хэмжээний корона гэдэг ийм одоо аюул төвчний юу гарсан учраас наадам бол хойшлоод явсаар байгаад ирээсээ жил гараа явж байгаад ирнэ одоо цахимаар явуул яасан гэдэг санаа биднээс төрсөлдөө. Тэгээд цахимаар явуулсан энэ амжилттай сайхан болж өнөөдөр өндөрлж байна. Ер нь одоо энэ гол ач холбогдол нь юу байна вэ? Энэ бол олон угсаатны ясны хиллэг хэл яриа тэдний тэр утга зохиолын хэллэгийн бүх юм чинь энэ дотор байдаг бач амьдралын ахуйн бүх юм дотор явж байгаа учраас энийг л нөгөө залуу хооч үедээ бид нэг уламжлан өвлүүлэх юм л одоо шаардлага зорилго байна. Тус уралдаанд 15 ардын авьяастан оролцож, ардын бэлэг зүйн аман зохиолыг олон нийтэд сурталчилсан байна. Улмаар уралдааны тэргуун байранд загчин угсаатны аман ирэ, манхан сумаас оролцож Синхорлоо, дэд байранд 4 угсаатны аман ирэ, бага насны дурсамж 4 сумаас оролцож дижэд буян тогтох нар, урдугаар байранд урийнхаа эхнэрийн ирэ, жаргалан сумаас оролцож хорол сүрэн, тусгай байранд 4-д аман ирэ, жаргалан сумаас оролцож амар тайван тус шалгарсан бол захим орчинд хамгийн олон хандлт авсан уламжлагчаар 4-д угсаатны бэлэг дэмбэрлийн үг 4 сумаас оролцож төв сайханаар шалгарсан юм а. Манхан сумаас энэ жагчин намын ярианы төрлөөр оролцсон одоо мөнхөө огта цэнтэрлаа байна. Энэ удаа би өөрийнхөө уган хөөгтийг одоо Увсан аймагт хүргэж өгөөд энэ ярин дээр күйдтэй зөриүүлж гисэн үгнээсээ одоо энэ уралдаанд би оролцсон юм а. За тэгээд ууган охин маань Увсынхантай ураг барилддаг учрал яриалтай байжээ. За бимбиний миний хүн аав ээж хоёр нь авга нахцаан дагуулад галынхаа зэ гаргасан охин хоёроо гараас нь хөтлүүлээд галд чин мөргүүлээд гарт чин атхууллаа. Өнөөдөр Батмөнхийн наран гарав байсан болж өнөөдрөөс эхлээд бимбинийн гэргийн наран гарав болж амжилт алдаа хоёрыг нь аав ээж хоёроос нь төрүүлж чийг хүртэж ажил төрлийг нь хамтдаа зөвлөлдөх ийм үүрэг хариуцлага миний хүргэнд нэмэгдэж байна. За тэгээд миний охины итгэлийг алдаж нүдэнд нь үлмэстэй сэтгэлдэн гунигтай байлгалгүйгээр авч явж ад жаргалтай аз хиймэртэй өнөр өтгөн өдрөг сайхан өрхийн тэргүүн болоораа миний хүргэн. Охингийнхтэр одоо миний охиндаа одоо аав ээж хоёр нь наран гаруудан бүрэн дүүрэн итгэдгөө. Миний охин читэх юм би читэхгүй ч юм бас би. Миний охин одоо хүүхэд бүхнээс илүү их хариуцлага өндөртэй охин байгаа юм яагаад гэж надаас асуух байх л хоочи нэгэн өдөр хожмын нэгэн маргааш ээж гэдэг эрхэм энэ суудлын эзэн нь юм болохоор миний хүн зоригтой амьдраад зөв явна шүү. Олон түмээрэн хүрээлүүлсэн орсон гарснаа нундаалсан дансандаа мөнгөтэй данхандаа цайтай сайхан айлын эзэгтэй болоораа гэд ийм гүйтэн хэллээ. Тэгээд одоо энэ төрлөөрөө энэ жагчийн намын ярианд их чин оролцсон юм аа. Би 4 дамын аялгаар одоо ингээд энэ хүү ингээд хил ам зүйн бэлэг ярианд одоо 2 дугаар барилсан одоо багштэйгээ хамтдаа мөн тэгээд би одоо
энэ одоо ардынхаа өв соёлыг цаашдаа түгээж дэлгэрүүлж мөн авч үлдхийг хичээнэ. Ингээд та бүхэндээ ингээд дөрүүтэй ажиллагаа нэг одоо нэг мэдчилгээд ичвэлээ. Та бүхэндээ эрүүлийн гаж жаргалыг хүснэ өрөөё. Энэхүү цахим уралдаан нь соёлын үнд зүйлийг бий болгох, сурталчлан таниулах, хүртэх, эзэмших, хадгалан хамгаалах, орчин нөхцөлөд бий болгож, хүүхэд залуу үеийг оюунлаг, соёл уламжлалаа дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэхэд чухал ач тустай юм.